За бүгдээрээ самбайчхано өнөөдрийн халуун мэндийг хүргэж байна. Бөөмөндө зандам шимуе зандам малаж ухаан бордоо хөдөн кайшла жуяи да жуушхаа манай зандам малаж ухааны бордооны хөдөлгөөн эхэлчихэд байна. Их хэмжээгээр та нарт амьдрал өгсөн байна. Ингэсэн хүн болгон ашигт тусын олоод авчихна. Технараа их хэмжээгээр та нарт бууруулсан байна дүн болгон дөрөө ингээд мөч манай нэг хэрэглэгч тараас үргэлж манай бордоог явж өөрөө бас жаахан үхэр бэрөө ингэж шүүж авчираад одоо ингээд 10-20 он хулт тэжээгээ таргалуулж хавтдаг байсан юм аа. Тэгээд энэ нэг сайхан сэтгэлтэй хэрэглэгчинкаа надад өгсөн тусгаалыг та нартайгаа хамт хаваалчаа. Баярлалаа. Баяртай амжилт хүсье. За энэ жил ч одоо өхрийн буураад нэн туглын одоо юу ярих вэ? Нэг хурганы л үнэтэй болжээ. Тэгээд би одоо орчин бодол хийлээд яад нэг туглаан жоохон өндөр үнэтэй удалдгийн ингээд тэгээд одоо өнөөдрөөс эхлээд зандам малаж явах юм. Бортогоор харагчикам дан тугал хурганы нэрлэг бортогоор туглаа эхэлтэж аж. За нэднэн бас би энэ бортог автаж ажээ. Тэгээд нэднэн бол энэ бортог тажаагаад тугал дээрээ самила шиг шим хүртсэн. Энэ жил ч гэсэн одоо нэг 45 өдөр тажаагаад хэржирэг ашиг шим хүртдэг юм батгүй. Өнөө жилийн ч одоо малын үн анаа юм чин да. Тэгээд би бол өөрөө бас малчин хүн бас малын жуутлогч бас өөрөө багсах мал автраад тэгээд оролддог. Одоогоос мал автраад ингээд яхан бортоо таргалуулаад худалдаг. Чигээ тодогор их худалдаа өнөө жил гангачтай нэднэн уул хавар бас жууд ихтэй, жуун нь ганцсантай. Манайхны тоглоод бол хаалталж яхан жижиг байна. Тэгэл сайхан тэжээсээ элийн тоглуулаа бас 7-8 мянга хүрж ийн. Бас сайхан бүдүүн тоглоод байна. Манайхны ч одоо өнөө жил дундуу жижигээ. Тэгээд одоо тоглоо автраад тэжээгээд бүтүрдэх юм болов уу гэж бас бодож байна. Дотроо 2 жил бол ямар бортоогоор ятаж үтсэн. Жилдэн тажаадаг болохнаар. Тэгэхээр өчргөө их амар сайхан мөдөгдсөн ч гэж алгаа. Нэднэн бол би нэг гэсэн тугал тажаагаад, өхөр тажаагаад барагчийн бортоогоор тажаасан. 7 өдөр тажаасан чинь миллион гоё мөдөгдсөн. Тэгээд жалгаад нөгөө үл нэг хавар тажаасан. Өнөө жил бас ч удаа сурснараа нэг аваад тажааж байна. Жоохон тажаавал бас жоохон өндөр ашиг олох магадгүй гэж бодож байна. Энэ нь бол одоо миний хувь хүний бодол. Тэгээд одоо бид ч одоо ямар имиж, ямар бортоогоор тажаан, ямар өвсөөр тажаан. Тэгээд жоохон эгэдлхэн зоосон барих юм чинь сайн шиг юм бол одоо бидэнд ашигтай ш та малын жоохон маласан жоохон асыг шим малынхын таргална. Тэгэхээр би бол тэгэж бодоод одоо дандаа барагчийн бортоог хэрэглэдэг. Тэгвэл одоо чинь 20 жилийн юм байна. Өвс бортоо гэж одоо